За миний бас нэг тийм дуртай төрлийн кино болохоор ийм цаг хугацааны аялалтай яг ерөнхийдөө бол одоо цагаас хүмүүс ингээ өнгөрсөн рүү буцаж байгаа тийм кинонууд байдаг байхгүй юу? Back to the Future-ыг хэлж болж байгаа юм л да. Гэхдээ бас яг арай жоохон тийм биш заяа. Хамгийн одоо яг нэг юм яг дүрслэх гээд байгаа жанр нь болохоор нөгөө нэг те 2 дугаар дайны үе рүү санамсаргуу буцчихж байгаа дөрвөн найзын тухай орос кино. За бас тэгээд яг бас түүхэн биш гэсэндээ өнгөрсөн цагийн нэг юм өөр ертөнц рүү буцчихдаг Jackie Chan ах юм дагуулсан The Forbidden Kingdom гэдэг бас кино байдаг байсан. Ер нь бол бас яг хит sci-fi биш нэг юм жоохон хөнгөндөөч юм шиг нэг тэгний яг нэг иймэрхүү кинонууд айгу таалагдаад байдаг байхгүй юу. Тэгээ ийм Монгол кино ерөөсөө бараг үзэж байгаагүй юм байлээ. Ганц санаж байгаа нь Агар нариулагчийн 2014 онд нээлттэй хийжсэн Эх орон дуудаж байна гэдэг ууган анхмах тоглолцсон кино байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр болохоор хэдүүлээ 1 сард кино театруудаар гарч байгаад буугаад тэгээд яг дөнгөж саяхан IPTV-д орсон байгаа. Ерөнхийдөө бүр яг нэг иймэрхүү төрлийн кино үзэх одоо онцлох гэж байна. Тэр кино бол мэдээж Баярмаагийн төгөлдөр нариулагчийн ирээдүгээс ирсэн зочид хэмээх кино байгаа. Orange Entertainment DD-ш болон Film Owl Production-ы хамтын бүтээл болох энэхүү кинон дээр бол бүр хэдэн зуун жилийн өмнөх рүү ч биш бүр хэдэн мянган жилийн өмнөх рүү буцдаг буюу манай эртний 8-аас 9-р зуун руу буцдгийн. Мэдээж тэгээд иймэрхүү кинон дээр өнгөрсөн рүү буцсан дүрийнх нь амьдралын хэм маягийн ялгаагаар нь айгуу гоё комеди элементүүд гаргадаг штэ. Тэгээд ирээдүгээс ирсэн зочид дээр бол нэг дүрэндээ AI-ны хэрэглээндээ живдсэн ямар ч түүхийн мэдлэг энтергүй Gen Z охин байгаа байхгүй. Би Instagram-д 10k фолловчтой штэ. Гагра. Тим ямар авгүй байна. Кино театрт гарч яхад нь үзэж амжаагүй хүмүүс бас нэлээд байж магадгүй. Одоо тэгээд дөнгөж сайхан буюу 3 сарын 24-өөс DD-ш, Log TV, Univision-д байршсан байгаа юм байна лээ. Найруулагч Баярмаагийн төгөлдөр буюу Гөөт ах маань бол өмнө нь мөрч цувралыг Дэлгэр Баяр найруулагчийн хамтаар найруулж ирснаас гадна Молко бүрийн хэмжээний кино, за бас сүүлд гарсан 10 ангитай цувралыг мөн адил найруулж ирсэн уран бүтээлч байхгүй. Ах маань ер нь тэгээд царай марига энэ тэнд нэх гаргаа яваад байдаггүй л болохоос биш хийх юма хийгээл яваад байгаа лаг залуу найруулагч байгаа. Тэгээд манайхан ер нь бол ингээ Монгол кинонуудаа ийм киног ингүүт мэдчихэдэг ерөөхдөө ингээ үзээд идэг хэрнээ уран бүтээлчдийн бас нэг юм бүтээсэн хүмүүсийн сайн мэддэг байхгүй. Тэгэхээр юу гээд байгаа вэ гэхээр мэдээр судлаарай, найруулагчдын мэдж байгаарай те. Ямар ч л байсан тэгээ өнөөдөр би та нарт Гөөт ахыхаа шинэхэн кинон олох ирээдүгээс ирсэн зочдын эхний агсыг та нарт танилцуулах гэж байна. Хэрвээ тэгээ үргэлжлүүлээд үзчихмээр санагдах юм бол Log TV, DD-ш, Univision-с төрөөслээд үзээрэй. За бод үнэгээ бүжгэлүүлээ. Сүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харцсан чинь мас орн галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зураг чинь төгс чамд хэл хүүхс мөр шүл. Тэгэхээр кино маань нэг тийм чихтэйхэн сайхан зураг авалттай чихтэйхэн сайхан романтик сценээр эхэлнэ. Өнгөр хураанд татаж үйлс хэлэм нуусан чи сэтгэлийн минь гүнд чи наран мэдгийсэн хэвээр чинийхэн төлөө нарны урд газрын хоолыг туулсаар ирв би 90 хэдэнтэй үлрэн солигдсон ч сэтгэл минь чиний гэрэлтэх зүг рүү заавал намайг хүргэнэ. Харин тийм зүүд байсан юм байлээ. Ямар ч тач жүжигчин амар төвшингийн хэрлэнгийн бүтээсэн энэ заяа гэж дүр болвол удсан дээрх гана гэж яасаа өөр нэх найз гэдэг хөнгүү, гомби, гоцон толгой, сингл сайхан оюутан байхгүй юу. Гэснээс энэ нөгөө яахын дүрд Малпетигийн гана ах маань дууруулсан байлээ. Мэдээж та зүүдэлсэн зүйдээ тодорхой хэлж өгвөл яг тэр зүүдний тайллыг өгөх боломжтой. Тэгснэ зүүдэлсэн зүүднийхээ тухай хэлээд тайллыг асуусан чинь чи хитрхи удаан ганц бие явснаасаа болоод эрэгтэй хүн санагалцахтаа сайхан залуу зүүдэлсэн байж магадгүй гэд эмзэг сэдвийг хөндөдөгдөж гэсэндээ за бас удахгүй амьдрал дээр уулзах хүнээч зүүдэлсэн байж магадгүй л гэж байна. Заяа минь соёл урлагийг сургууль жүжигчнэр сурдаг юм байна лээ. Тэгээд Солонгос руу сурах гээд хөөцөлдөж байгаад ашгүй тэр нь өнөөдөр бүтэмжтэй болсноор ёстой дэлхийн том жүжигчин болцсон байгаа энтрээр өөрийгөө төсөөлж байгаа байхгүй юу. Даанч бүрдүүлсэн материалуудаа шалгаж явах үеэр нэг харамсалтай юм байдаг нь диплом нь ингээд угаасаа хов хоосон байжэлгүй яах вэ? Одоо те заяа угаасаа хичээл юм уу таслаад алга болчдөг бүтггүй үед юм шиг байлээ. Сургууль дээр очисон чинь би чамд ойлгомжтой хэлээд байна. Чи сонсохгүй байна уу? Бата агшигаа олж дүнгээ гаргуул, гарын үсгийн зурвал өөр ямар ч арга байхгүй.
Бата өгш гэдэг нь заяад түүхийн хичээл ордог байсан түүхийн багш нь байсан юм байлээ л дээ. Жүжигчин Намсрагийн ялалт ах хэмээн дагуулсан Бата ах маань яжитэлтэй одоо бүр Улаанбаатараас 1000 км-ийн зайтай нэлээд зэлүүд газар түүхийн олдурууд дээр судалгаа хийж байгаа болж таарснаар заяа яалтчгүй очихоос өөр аргагүй тэгээ 1000 км туулаад очичилгүй яах вэ? Бата ах угаасаа янзын хатуу хүн байна лээ. Заяаг тэтгэлэг авсан тухай мухаага бүх уучраа тайлбарлаад байхад л хийгээгүй хичээлий чинь дүнг тавьж өгөхгүй гэд хөөгөөд идэгин. Тэглээч заяаг ирэхээс өмнө Бата ахад нэг хүн нэг юм олсон эртний утгаа харуулад хаанаас олсноо бас заагаад өгсөн байхгүй юу? Тэр газар руу яраад юу заяатай зурлах те. Йоо. Чичинд юу гэж юм бэ? Би энэ багшаа Ядчитл яг хөдөлснийхэн дараа дугуй награад запас дугуйгаа хийх гэсэн чинь заяа дээр запас дугуйг нь гаргаж хаяад өөр оронд нь суудсан байгаа байхгүй юу? Ямар ч л байсан Бата ах тэр хутаг олдсон газар руугаа үргэлжлүүлээд явах нь ойлгомжтой, заяач гэсэн дагаад явах нь ойлгомжтой шүү дээ. Явсаар угаад нэг агууд ороод ирдгийн. Уг нь бол Бата ах агуу дотроос нэлийн хуучны хад зураг болж хардаг ч гэсэндээ сайн харж амжихаас өмнө ягаад ч юм агуу гинэтл амир дөргиж мөргснөө чулуун унж ирж мэрээд гарахаас өөр аргагүй болноо. Гарч ирэхдээ өстэй яг хаагуур гараад ирчихснээ сайн мэдэхгүй байсан болохоор яадаг ч л байсан жоохон алхаадах яа гэд алхаж ийсэн аа. Заяа бийцсаад Баатар ах газрын зураг нэгтэлж ийсэн чинь Уушлаа. Үнэн хөөрүүчи. Би түүхийн багш хүн. Багши гэдэг чинь юу юм? Өөрөө ингэхэд хингээч юу? Би Бугын нутгийн Баатар райчин байна. Бугын улаанд те. Буцрын амир. Баатар. Миний хөвгүүд та нар. Хөвчүүд юм маяг авчираа. чи бүр хилтэй маашин. Юу гэдэг юм? Чи хий. Галын амьсгагч. Эгэл харчин би. Харчин. Чамаа хар болохоор чи харчин гэж нэрлсэн юм байна те. Данш тийм ха патар байсан. Энэ кино зураг авалт юм уу? Камер ч ангаа. За чи бити дэмирээд бай. Нэт би бас жүжигчин штий. Чи эний бэлтлэг юм. За одоо битээ давраад байгаарай үй. Би Instagram-д 10k фолловертай штий. Гагра. Тийм ямар авгүй байна?
За тэгээ ингэж харчингийн овгийнх нь манай Баатар ахыг барьж авч бут камп дээр авчирхад Баатар ах угаасаа өнгөрсөн рүү буцсан юм байна гэдгээ гадарлаа л байгаа штэ. Чи хаанаас ирсэн юу хүн бэ гэд асуухт нь Чингис хааны албат байна гэд хэлж байгаа. Даанч нөгөөдүүл нь ерөөсөө Чингис хаан гэж танихгүй байгаад идэгин. Тэгэхээр бүр Чингис хааны үеэс ч өмнөх хүмүүс байгаа байхгүй юу? Кинон дээр жоохон байж байгаа хэдэн оны үе гэдг нь ойлгомжтой болдгийм л та. Одоохондоо бол ойлгомжтой болохгүй гэхдээ би зүгээр та нарт хэлчихье. 8-аас 9-р зууны үе байхгүй юу? Яг нөгөө нэг те бүртчон гуа марлийн үе гэсэн үг. Гиснээс нэр энэ овгийн ахлагч Алдар Бангийн хажуу тал зогсож байгаа хүн бол 2009 онд нээлттэй ээжсэн төрийн дайсан, 2011 онд нээлттэй ээжсэн амьдрал төсөл, 2013 онд нээлттэй ээжсэн дурлалын гэмт хэрэг гэх мэтчлэн Манусын маш сайн мэдих кинонуудыг найруулж исэн найруулагч Пүрв Доржийн Дэлгэр Баяр ах байгаа. Тэгээд Баярмаагийн төгөлдөр найруулагчтай сая сүүлд Мөрчиг хамтарч найруулсан гэсэн шүү дээ. Тэгээд тийм болохоор дүүгийнхээ энэ кинонд нь ингээд хөөрхөн туслах маягтай ингээд ийм жижигхэн камео маягаар орсон байлээ. Low battery. Please charge. Яг ямар юм төлөвлөөд ийм хийснийг мэдэхгүй. Гэхдээ тэгээ одоо Батаахыг аврагч л ирсэн юм шиг байгаа. Өөр хэм нь хамтдаа баригдчаа байжсэн чинь жүжигчин инх туул их чимэн бүтээсэн нэг шуламлаг царайтай амар ихч ирснэ. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй үзэгдэж харагдаагүй төрхтэй ийм хүмүүс аюултай шууд ал гэд манай хоёрыг яг алах гэжсэн чинь нар гэртээд эхэлдэг. Өглөө заяа гэрээсээ гаргаж хахад нөгөө Ганаяа энэ өдрийн цаг агарыг танилцуулахдаа те өнөөдөр нар хэрдэх өдрөө 1200 гаруй жилийн турш тохиогоогүй онцгой үзэгдлээ энэ төр гэд яриад байсан шүү дээ те. Тэгэхээр тэр нар хэрдсэн өмнөх үзэгдэл нь одоо болж таарж байгаа юм. Заяа шууд гүйлгээ ухаанаа ажилуулангуудаа өөрийгөө шулам Батаахыг боолно гэж танилцуулснаа. Би та нарын тэнгэрт байгаа энэ нарыг чинь алга болгож үзүүлэх үү? Буруу л хүнээрээ оролдлоо одоо та нар гэж орилооддаг. Харваа дэлхий урд харанхуйд үлдэг. Кимчижигээ Догбоги Удан Blackpink Лиза Мона Лиза Жаннара Жантай гоймон Гоймон шаач. Утаа талтаа ядаж туслаач. Орлог хатан ижигийн томн жива тэрэг Отомичтэй хөлөгдөн тэнгэр газрын савсгал толгойтныг бүхийдгэж тоогтныг сохируулж хатан ижи астроном археолог айлгуур геометр физик хим биолог Тутамон Рамзес Клеопат Өршөө зэвхий царай татантан минь нарыг л асааж өгөөч. Бид чинь үнсэн хайсан шалт шиг болно шүү дээ. Нар хитээ гарч ирэхлээ. 1-2 минут. Тэгвэл дүнгээ. Өчөө тав. За яв 60. 100. 90. 85. За 85. Тохирлоо. Бидэнд хамгийн сайн хоол дулаан гэр бэлдэж өг. Тэгээд бидний хэлсэн ярьсныг биелүүлвэл би нарыг буцааж өгье. Орон гэр эдэнийхээ дэжийг танд өргөе. Зөвхөн нарыг л асааж өгөөч. Сөгдцгөө, мөргөцгөө. Өршөө галлаа. Өршөө.
Нарчиас гэрэл гэгээгийн орчлон түгэж гэгээн хүслийг минь биелүүл. За тэгээд овгийнхан бөөнөрө манай хоёрыг шидтэй аюултай хүмүүс гэд итгэжлгүй яхавд. Одоо ямар ч үсэн ингээд овгийнхан далуулна гэж айхааргүй болцсон болохоор манай хоёр яг яаж ирээд өрөөгөө боцох вэ гэдэг дээрээ л төвлөрөх боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд за одоо л ер нь яг хамаг гоё юмнууд нь ууг нь эхлэх гэж байгаа юм л да. Нөгөө нэг инхтуулагчийн дүр өөрийнхөө хүүг алдар вангийн охинтой суулгах гээд алдар вангийн охин нь өөр хүнд хайртай мартай гээд нэлээд драма юмнууд байгаа юм. Даанч тэгээ эндээс цаашлчвал бас арай л их юм спойлж гээд байгаа болохоор ингээд зогсъё доо. Гэхдээ нэргээс жоохон харамсалтай байгаа байхгүй ингээ хамаг гоё юмнууд нь ингээ үлдсэн хэсэгтээ үлдсэн заяа. Бас нэлээд юм акшн сцен. Тэгээ нөгөө нэг заяа эхний сцен дээр нэг залууг зүүдэлсэн шүү дээ. Тэр залуу нь яг энэ үедээ ингээ жигнэсээ байж байгаа заяа. Тэгээ за өөртөө үзгүй дөө. Тэгээ гоо тахта кинонд нь баяр үргэе. Тэгээд одоо шинээр хийж байгаа цувралд нь бас амжилт хүсье. За тэгээ өнөөдөр мань бичлэгийн дөрөв өндөрлж байна да. Тэгээд өөлөө угаасаа дараачих бичлэгээр тунгуудахгүй болцоолохоор төвчээртэй сайхан үлээж байгаарай. Хайртай шүү за. За. Цагаанаар. Баяр зүзлэр. Let me go, my little buddy's gonna levitate. Nobody get what I gotta say. Remember